Сайн байцгаана уу? Манай бүтээгчдийн өрөөнөөс гаргаж байгаа ээлжид нэгэн подкаст цувралын маань дараагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр өргөөний үйл ажиллагаа цаашдын сонио хачин талаар ярилцгаар хос орг багштайгаа зэрэгцээ сууж байна. Тэгээ сайн байна уу та? Сайн уу. За дээрээс подкаст хийсэнгүү тий. Тэглээ. Тэгээд манай бид нар ч одоо сонио хачин ихтэй үйл өрнөл арвин их үлийн ард гарах гал бөөндөө тэгэл явцгааж байна. За тэгээд танаар минь сонио хачин ойр дөргөөгөр болж байгаа үйл ажиллагаа дараачийн зорилго зорилт энэ талаар ихний мэдээллийн чанартай юм хүргэжээ гэдэг подкаст эхлүүлээ да. За бидний хувьд болохоор яг өргөн дээр одоо бүтээгчийн ертөнц өргөний маань үйл ажиллагаа ямар төвшөнд юу явагдаад ингээд тагчиг болчихоо. Ер нь тагчиг болохоор бидний шилжиж хөдөлгөөн тий өрнөл үйл явц явагдаад эхлэхээр л энд гадагшаа цацдаг нүүд маань зогсчдөг л доо. Сая ерөөсөө яг юу яваа гэхээр бид нар нэг урд нь бол одоо ингээд яваалаа штэ. Тэнгэртэйгээ холбогдсон. Тэнгэр эцгийн айлдвар, тэнгэр эцгийн подкастууд, мөнх тэнгэр дээдсийн маань подкастууд ороод явдаг гэсэн тий. Одоо бол яг бидний хувьд болохоор ерөөсөө яг тэнгэрийн цаг эхэлсэн. Тэнгэр одоо газартаж бууж ирсэн. Монголчуудын сэргэн мандалд ирсэн. Энтэй холбоотой үйл явцууд өрнөлүүл явагдаж дууслаа гэж явж гин одоо тий. Одоо яг ингээд тэнгэрийн цаг эхэлчихээр одоо монголчуудын сэргэн мандах цаг үеийн нэг ирчээр ирчүүдээ босгох Дараагийн үйл ажиллагаанд орж байгаа. Суур одоо ажлууд явж дээ талтад боджуулах, биежүүлэх эрчим нэрийг тохируулах тохиргоонууд за үйл гэж ярьдаг шүү дээ бид нар. Ийм үйлүүд явж өрнөл одоо яг явц одоо яг гэж явагдаж байна л да. Тэгээд бид нар яагаад одоо ер нь энэ нэг тэнгэрийн цаг эхэлчихв. Тэнгэрийн цаг эхэлсний нэг он гэд бүр тооллоо орцсон байхгүй. Урд нь бол одоо бид нар монголчууд ингээл зөндөөл ярьдаг шүү дээ. Монголын цаг сэрэг цаг нь болсон боллоо гэл яриад ерөөс яг үрдэн бидэрт бүтээл харагдахгүй байна те Монгол маань ингээд яг өөрчлөлт товсол хийгдэхгүй байгаад байна. Одоо энэ гадуур одоо ерөнхийдөө энэ шинэ нэрийг эхэлж яах гэж хүмүүс ярьж байна. Тэгээд янз бүрийн сүнсний сэрэлт хөтөлбөр хүмүүс одоо бүгд л ингээд одоо төрүүлж одоо ойлгосон хүмүүс нь бусдаа зааж түгээх одоо янз бүрийн мэдээлэл явж штэ. Тэгээд энтэй холбоотойгоор манай өргөнөөс гаргаж байгаа үйл ажиллагаа болон ер нь бусдаа одоо тэр ингээд болоод байгаа зүйлийг л ойлгуулж таньж мэдүүлэх талаас нь л бид нар одоо энэ үйл ажиллагаагаа явуулж байгаа штэ. Тэгэхээр энтэй холбоотой манайхаас гаргаж байгаа сургалт болон сургалтын талаарх мэдээллээр одоо хүрэхэд одоо тий одоо сургалт гэхээр яг бид нар ингээд сургалтаар дамжуулж хүмүүст мэдээлэл өгж байгаа штэ. Тэгэхгүйгээр зүгээр нэг подкаст бол энэ тэмдгүүл зөндөө подкаст байна тий. Бид нар яг энэ лүгөө яг цөмөрж орох, өөрлөгөө шагаах, өөрийгөө мэдчих тий. Тэрний доод эрчмүүдээ хангаах хин тулд яалчгүй энэ сургалт руу орж байгаа юм л да. За сургалтаар болохоор урд нь бол 7 хоног явдаг сараар хийдэг болсон. Сарын хугацаанд одоо юу одоо амьдрах урлаг гэдэг нэртэй тий. Одоо контент хичээлтэй 7 хоногт 2 удаагийн Zoom хичээлтэй. За Zoom хичээлээр угаасаа зөндөл сургалтын тайлбарсан хичээлүүд дээр одоо Zoom хичээлээр чөлөөлтүүд явагддаг. Бидний физик бие, махан бие буюу тий сава цэвэрлэдэг, ханаадаг. Тэгжиж дээд ухамсарыг доош урсгадаг. Тэгээд энэ яагаад ийм амьдрах урлаг гэж нэрлэдэг байгаа юм бэ гэхээр бидний 8 амьдрал дээр ерөөсөө яг одоо л ерөөсөө цэвэр амьд үлдэхийн тий өрсөлдөөнүүд явж штэ. Ерөөс тэмцэл дунд яваад тий амьдрал маань нийгэм маань ерөөсөө тэмцэл. Биений дээр гаргасан эсвэл бусдын доор орох вэ гэсэн айцтай тий. Одоо энийг яавал урлаг болох вэ гэхээр бид нар дээд ухамсартайгаа холбогдчихийж дээд ухамсарынхаа чадварыг тэр бүтээгчдийн ертөнцийн очихын тулд доод хэмжээсийн тэр айцуудаа чөлөөлөх, тавируулах. Тэгжиж дээд тэр бүтээгчийн чадвар чадамжаа доошо болох гэдэг чинь амьдрал дээр бодчихвол биежүүлж. Тэгэхэд бид нар яг бүтээгч дээр очиод амьдрал дээр ингээд цэврээр буулгах тэр акшнд бид нар ч юусэн мэдэхгүй чадахгүй зүйл байхгүй болчих жоохгүй. Энэ дээр ямар ч тийм нэг айх айдсгүй
гүрцэтгэх шаардлагагүй. Жинхэнэ жаргаж те урлаг болгож амьдрах гэдэг наа гэдгийг амьдрах урлаг гэж нэрлэдэг. Энэ бол ерөөсөө дээд ухамсартай холбох буюу тэнгэртэйгээ холбогдохыг хэлж байгаа. Одоо нэгэн төрлийн ямар ч одоо энэ одоо ер нь ингээд анх одоо ингээд эрт төрснөөсөө хойш ингээд ерөөсөө ямар ч айцгүй ямар ч одоо зүйлийг мэдгүй тэгтээ айгүй сониуч ямар ч одоо ингээд бүхнийг ингээд оролцож үзэх тэр хүсэл эрмэлзэл дээр л ич одоогийн нийгмээс авсан сэтгэл зүй одоо ингээд ингэдэг гэсэн одоо тогтолцоонд системд баригдсан энэ зүйлээсээ салах арга буюу одоо тэр дээд цэвэр ухамсартайгаа холбогдсноор одоо тэрийг ингээд чөлөөтэй гаргах тэр зүйлийг л хийхин тулд одоо энэ өөрт байгаа энэ одоо ихтгэл үнэмшилтэй юу гэдгийг авсан зүйлээсээ салж чөлөөлөгдөж жинхэнэ хэрэгжлийн төрх арга замыг л заана гэсэн үг юм ба шүү дээ. Тийм ерөөсөө л тийм бидэрт одоо нийгмээс авсан ихтгэл үнэмшлөө шүү дээ. Сэтгэл зүй гэж ярьж чинь тийм. Энэ бүгдийг тавьж явуулах чөлөөлөх. Тэгэхгүй бол бид нар одоо ерөөсөө нэг хайрсан дотор бол амьдраад чинь тойрог дотор нэг мөнгөний боловсрол одоо түрүү хэлсэн тэр нэг эрх чөлөө гэдэг байгаа зүйл нь байна уу тийм. Бид нар сар болгоно төлбөрөөс төлбөрөөр ороод ерөөсөө дэлхийн нийт тийм байгаа шүү дээ. Сар болгоны тогтцны цалинтай зарим газар бүр 7 хоногор нөөч тийм. Тэгээд бүгд лизинг гэдэг нэг юм зохиоцсон. Тэгээд ерөөсөө нэг амьсгаа авах завгүйгээр нь энийг би гэдэг анзаарах тийм завдал өгөхгүйгээр энэгээр нэг бүр нэг сайхан одоо юу гэдэг те мөнгөний эзэд гэж ярьдаг тийм юм нэг мөнгөний системийн боолжил дотор оруулах шал байна л да. Одоо ер нь ингээд амьдралд гарснаас хойш ингээд хүн болгон яг яаж хийх үү тэгээ юу болж гэн өөрийн туршлага ингээд дотор ингээд нэг өөр мэдрэмж өгөөд ингээд дагаа ч гэсэн нэг зүйл баригдсан учраас тэгээ амьдралдаа ингээд орооцолцсон тэр ингээд ингэх ёстой гэсэн зүйл баригдсан учраас ингээд хөврөөл цааш үргэлжлээ заагаа ч гэсэн одоо ингээд нэг салах гэдэг нэг мэдрэмж байгаа шүү дээ. Ямар нэгэн одоо зовлонгээ итгэцэн ч юм уу асуудалгээ итгэцэн бэрхшээл гэдээ бодцсон. Гэтэл эндээсээ яг яаж салах вэ гэдэг талаар бол ингээд хүмүүс маш их эрэл агуул хийсээр л байдаг. Яг юу хайж байгаагаа ч мэдэхгүй мөртлөө цаа дотоод болоо мэдрэмж нь ямар нэгэн зүйлийг хайсаар л байдаг те. Тэгэхээр манай одоо энэ амьдрах урлаг сургалт маань бол те яг яаж холбогдох, яг яаж салах тэр арга замыг л танд ингээд зааж өгнө гэсэн үг юм ба шүү дээ те. Тэгээд энийг нь одоо яг тэлрүүлээд ярил ер нь одоо ингээд би одоо ингээд л одоо ингээд жишээний сургалтанд орж ирлээ гэж бодоход одоо яг юунаас эхлэх үү те. Тэгээд яг юу авах уу? Тэгээд сургалтын төгссөний дараа танд ямар өөрчлөлт гарах уу? Ямар ахиц зэвсэл үүсэх үү те? Энэ одоо үрдүн гэдэг зүйлийг мэдээж бас хүмүүс ойлгож байгаа тийм. Энэ дээрээс болохоор ерөөсөө бид нар энэ хувьд болохоор яг өөртөө хэмжээс рүү татцдаг. Одоо бид нар тухайн нөхцөл байдал аль хэмжээс тэр байна тийм. Ямар чадамж суудсан байна. Тэрэн лүгээ татцдаг. Цаг хугацааг товчилж байна гэсэн үг энэ тууллаар тийм. Бидний туусан эрчимээр хоримссан эрчимээр рүү татж байна гэсэн үг. Тэр хүний тийм хүч чадал руу навчиж байна гэсэн. Тэнгүүд тухайн хүн одоо ангид 10, 20, 30, 40 хүн суулаа гэхэд нэг сургалт тий. Тинчнээс хүмүүс савныхаа хэмжээгээр дөрвөж явдаг. За савны хэмжээ гэхээр юу хэлээд байна вэ гэхээр тухайн хүний үзэл бодол. Тухайн хүний одоо туусан туулал. Сүнснийх нь өвдөл гих жишээтэйгээр хүмүүс энийг хэр хүлээмжшүүлэлттэй авснаасаа шалтгаалаад өөр хөгжил хувьсэл явагдчихдаг. Тэнгүүд энэ дотор зөрөө гардаг. Энэ надаас илүү болчихсон би энэс дутуу болчихлоо гэдэг зөрөө те. Уг нь бол бүгдэнд нь яг ижил тэнцүү өгж байгаа. Одоо эрчим энерги одоо бид нар одоо юу байна чадах мэдэх бүх зүйлээ шууд өгж байгаа байхгүй юу? Цацж чинь те. Тэгэхэд тэнчнээс аягны хэмжээ гэдэг маань ерөөсөө бид нар юу хэлээд байна гэхээр хэр хүлээмжшүүр хэр хурдан хувьсаж өөрчлөлт чадах вэ гэдэг хэр өөрийгөө чөлөөлж чадах вэ? Урдны ихтгэл үнэмшлүүдийг хэр тавиулж чадах вэ гэдгээс шалтгаалаад авч идэг. Бид нар энэ чэнэс юу холбоосон шууд холболтын дотоодтой оршууд байна. Одоо тэнгэртэй шууд холбож өгч байна. Тухайн өгдөл хамгийн дээд өгдөл дээрээс. Тэгээд энэ эрчим энерги гэдэг зүйл бол үргэлж ингэж хувьсаж өөрчлөгдөж идэг зүйл байгаа даахгүй. Байнгын хөдөлгөөнтэй зүйл тийм. Өнөөдөр заавал нэг дүрд ороод нэг юм яриад байж халбгүй. Өнөөдөр нэг юм хахад маргааш өөр дүрд орж идэг. Бид нар ингээд дүр авалтыг зөндөөл ярьдаг тийм нэг ээж ав болол нэг хүүхэд нь болол нэг найз нөхд нь болол нэг энэ ч үрж ирэл багш болол ч гэдэг юм уу тий. Эсвэл нэг сурагч болол. Ингээл дөрүүд байгаа. Энэ дотор ерөөсө чөлөөтэй урсаж хөрөж чадж байгаа хүн хорцтой хөгжиж чаддаг.
Тэгэхгүй бид нар ингээд гацаа нэг үзэл бодол нэг инкэл ёстой гэдэг юм баригдчихараад гацчдаг тэр өөрөө зовлон болчдөг. Нэг тогтоолоос өмхөрдөг урсгал ус юу лээ нэг юм үг гэдэг чинь тийм. Одоо энэ яг хөө ингээд нийгмээр ингээд за ингээд хүмүүс ингээд одоо төрсэн цагаас их хүлээлт одоо энэ юу үзэж туулсан ном сонин юу юмсан ямар мэдээлэл авснаас хамаарат одоо бидний ингээд тархитулгаа уураг ой санамжийг аяг гэж үзүүлдүүрч чинь. Тэгээд тэр хүний үзсэн туулал туршлага тэр амтлаас авсан инхэл ёстой инхэн зөв юм байна гэж авсан нэг үзэл баримтлал сууцсан яг тэрүүгээр амьдраад тэр нь ингээд дүүрчээ дахиж өөр мэдээлэл оруулахгүй энэ буруу энэ зөв гэд ялгаад ирээд яг өөртөөгөө нийцүүлээд ирэхээр тэр манд дүүрчээд байна тий. Тэгээд хүн болгоны энэ хэмжээс өөр. Тэгэхээр энэ нэг хүмүүсийн үзэл байдмын сонирхол ингээд зөрчилдөд байгаа нь энээсээ хамаарат байна. Тэгээд энийг чөлөөж явуулж жинхэнэ тэр үнэн туйлын үнэн тий туйлын мэдлэг ухамсар яг ямар түвшинд очиж хүн хизээг чөлөөтэй болдсон бэ гэдгийг л тэр түвшинд авчрахын тулд шууд одоо хүрсэн энэ одоо хэмжээсгээ яриха тий одоо нэгдүгээр ангийн 2 3 дугаар ангийн хэмжээс ингээд энэ амталд авсан байлаа гэхэд бидний одоо багш нарын маань ингээд туулсан туршлага одоо энэ хураасан мэдлэг ухамсар бол 10 дугаар анги байлаа гэхэд шууд тэр 10 руу аваачих үйл явц арга замыг л манай сургалтаар бол олох боломжтой гэж ойлгож болох уу? Тийм, ерөөсөө цаг хугацааг нь товчиж өгч байна. Тэгээ арга техникийн зааж өгнө. Тэгээ тэр нэг хайрцгийг задлж өгье тий. Тэр нэг бидний сэтгэлгээ шүү дээ. Хайрцлагдсан сэтгэлгээ ингээл ёстой гэсэн үзэл бодлууд байна тий. Энийг жинхэнэ нэг задгаас дэх ерөөсөө далдад ерөөсөө чөлөөтэй сэтгэл. Заавал нэг юм битгий баригдаа. Өнөөдөр амьдралд юу ч тохиолдож болно. Яаж ч болно. Тэгэхгүйгээр бид нар ерөөсөө ингээл ёстой, тэхэл ёстой гэдэг нэг үзэл бодол тий. Явцдаг шүү дээ. Энийг л ерөөс задлах. Тэрний задгаа ухамсар өөрөө хязгааргүй. Юунд ч баригдахгүй. Нэг юм баригдахаараа тэр нэг юм болчиход байна шүү дээ. Тэгэхээр тэр нь чөлөөтэй сэтгэлгээ буюу тэр чөлөөт ухамсарыг эзэмснээр тэр бүтээгчдийн ертөнц гэдэг байгаа байхгүй тэрийг тийм. Юуг л бол юу бүтээх гэдэг нь шүү дээ. Тэрийг цэврээр нь буулгахын тулд энэ нэг үзэл бодлоос салах хэрэгтэй. Энэ үзэл бодлуудыг л задлах үйл процесс одоо үйлүүд явагдана. Хичээл програмууд одоо юу гэдэг нь контент хичээлүүд явагдаж байгаа. Тухайн үед ямар ангид ямар хүн сүнстэй өгөгдөлтөй чадвартай хүмүүс орж ирсэнээс хамаарат одоо сурвалт давтахдахгүйгээр яг тэтэртэй зориулсан ингээд цаанаас үйл явцууд явцдаг. Тэгээ манай ер нь яг сургалтын даваа тал чинь нэг миний одоо би ингээд сургалтын суусаас 6 сарын хугацаа үзсэн байна те. Тэгээд энэ дээр ингээд нэмж хэлэхэд бол онцлог даваа тал гэх юм бол одоо 10-аас 25 30 авдаг. Тэгээд тэр 30 хүн өөр үзэл бодолтой, өөр хүсэл сонирхолтой тийм хүмүүс ирдэг тийм. Тэгэнгүүт манай багш нар маань яг тэр хүмүүс тохирсон дахин хизээс давтагдшгүй. Яг тухайн үеийн үйл явц, тухайн үеийн гацаа саадан дээр нь таарсан зүйлүүдээ тухайн үеийн зүүмээрээ яг тэрэнд нь таарсан зүйлийг ингээд дараачийн түвшинд дахих зүйлийг ярьж ойлгуулж ингээд хэмжээсээр татж ирдэг. Өнөөгөөрөө даваа тал гэж би бас орж хараад байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингээд дахиад орж ирэх хүмүүс ч гэсэн тэр хүмүүст л яг таарсан тий. Тэр хүмүүсийг шууд ингээд одоогийн яг тэр түвшнээс нь энэ түвшинд авчрахад одоо хэрэгтэйтэй мэдээлэл давтагдахгүй явж идэг болохоор тэрүүгээрээ даваа тал гэж ойлгож байгаа. Тэгээ энэ талаар та ингээд жоохон дэлгэрүүлээд яривал ер нь яг ийм учраас ингэж явд юм аа тий. Яагаад ингээд яг тэр цаг үед нь таарсан мэдээлэл өгдөөд байна. Тэгээд тэр нь яаж хүрээд байна гэдэг талаар жоохон мэдээлэл өгөөд. Энэ дэр болохоор бид нар яг одоо тухайн ангид яг ижил өгдөлтөө ижил зоригтой сүнстэй хүмүүс орж ирдэг. Зөв. Тэгээд тэр тухайн цаг мөчтөө уйлдаж орж ирдэг. Тэр цаг хугацаанд уйлдаж орж ирдэг. Одоо бид нар ямар үйл явц өрнөл явж гин те тэрнтэй холбоотой хийх цаг нь болсон өгдөлтөө сүнстэй хүмүүс орж ирдэг сургалтанд. Тэгээд тэрэн лөө аваачдаг. Тэгээд тухайн цаг мөчтөө нийцдэг болохоор тухайн цаг үед бид нар ямар чадал хэмжээс дээр вэ тэрийг цацдаг. Тэрийг ингэж ойлгох нь шүү дээ тийм. Ерөөсөө л одоо энэ тэнгэрийн үйл хэрэг гэж явдаг. Тэрийг хүмүүс одоо анзаархаа болцсон тийм. Эрт үеэсээ бид нар тэнгэртэйгээ холбоотой уул газруудтай холбоотой байсан. Тэнд юу болж байгааг мэдэрч тэрнийхээ дагуу амьдэрч одоо жишээ нь 4 үйлрэлд яаж зогсож амьдрах вэ тийм. Яг цаг үетэйгээ хөл нөлөөлж явдаг байсан бол одоо ирэх хүмүүс ч гэсэн яг өөрийнхөө дотоод дуу хоолойгоор яг таны цаг одоо ирж байна.
гэл ороод ирдэг. нэг цаанаас нь чиглүүлээд ороод дотроосоо мэдрэгдэж дотроос ирнэ мэдэрч тий. Одоо бид нар ингээл оюун ухаан бодлоор бол ер нь өөрсдөө амьдрал удирдаад байна гэж бодоод байгаа боловч ухтаа бол сүнс л удирдах байгаа. Сүнс буюу бидний химжээс одоо юу гэдэг нь те дээд ухамсар аль хэмжээс тань сүнс маань удирдах байгаа. Дотоод төр дуу хоолой чиглүүлэх гэж яриад байгаа тий. Тэрийг бид нар бодлороо оюун тархаараа л хүлээж авч байгаа шүү дээ. Бодол гэдэг юмар л амжилж хүлээж авахаас өөр одоо мэдрэмжээр одоо аавна гэхэд бол яг мэдрэмж мэдэрдэгтэй. Гэхдээ энийг тайлан юу гэхээр үгүй оюун ухаан тархаараа бид нар тайлж байгаа шүү дээ. За одоо яг энэ дээр ихтгэл өмчлөл яригдаад нэг юм за сүнсний даалж ертөнцийн юм ингээ яригдаад эхэлж байна л да. Тэгтэл энэ зүйлийг байхгүй байлаа гэд одоо тэр хүний ихтгэл өмчлөл байхгүй гэд итгэцэн байсан ч одоо тэр чинь угаасаа байгаа зүйл учраас энэ амьдралд нь илж бай даалж бай ингээ баагаар мэдрэгдээд байгаа тий. Тэгэхээр энэ зүйлдээ ингээд одоо байхгүй гэд ихтгэл өмчлөл авчаа яваад байвал тэр чинээрээ гацаад дахин мэдрүүлэхийн тулд тэр үйл явдал процесс давтагдаал гэдэг. Тэгээ энэ тойргоос гарах тий арга зам хайж байгаа одоо яагаад ингээд өөрийнхөө учрыг олох гээд өөр дээрээ ирэх гэж байгаа хүмүүст маань бол ер нь нэвтрүүлэхгүй хэрэгтэй сургалт гэж бол ойлгож болох юм тий. Тий одоо бид нар амьдралд ингээд нэг давтамжтай зүйл дахин тохиолдоод байгаа шүү дээ тий. Энэ бол салах ёстой тавьж явуулах ёстой зүйлүүд давтагдаж байгаа. Энийг анаах ёстой, энийг анзаарах ёстой зүйлүүд л дахин давтагдаж байгаа. Энэ дэр яг ямар үйл явц юу ойлгуулах гэдэг нь тий. Тэрийг чөлөөлөх гэж дахин туулуулж байгаа. Дахин тэр учруулууд ирж байгаа. За тэгвэл энийг ерөөсөө айл хэдийн тавьж явах ёстой юмыг чөлөөлөх ёстой зүйлийг чөлөөлөөгүй тэр ухаарлаа аваагүй болохоор давтамжууд орж ирж байгаа. Дахин одоо нэг бидний хувьд болохоор ухамсараач нэг явж мэдрэмжээч нэг явж гин одоо ухамсар мэдрэмж одоо бодит одоо тий амьдралаар одоо ил амьдрал одоо энэ ч юу гэж хэлээд байгаа бол. За одоо ингэж явж байгаа л да. Бид ингээд ингээ яваад байна тий. Гэхдээ энэ дээр ингээд татамж яваад байгааз тэгвэл энэ засах ёстой зүйл яг бүрэн засагдаагүй байна гэсэн үг. Одоо бүрэн засагдахын тулд одоо бид нар яг бит байдлаар амьдралаа шууд оруулж ирэх хийн тулд энэ үйл явц одоо ингээд нэг өргөн дээр үйл яваад байхаар подкаст хийдэггүй байгаа тий. Энийг үйлээр өөрсдөө бид нар энэ чинь өөрсдөө ангааснаар энэ бидний нэг оршихуй маань нийтийг хамарсан дээдс боож ирдэг болохоор энэ ингээ бидэртээ цуг ингээ явагддаг. Тинчээний хүн тандаа тэнд нэг засал хийж яхад тэрнтэй адилхан холбоотой эрчим энергиуд хамт засагдчихийдэг. За одоо ингээ за сургалтын талаар бол мэдээлэл өгчлөө. Тэгээд юу аа. Ер нь одоо манай өргөний үйл ажиллагаа одоо эрчүүдээ суурилж байна. Монгол эрчүүдээ тэгээ сэргээж тэр одоо гацаа ихтгэл өмчлөлээс нь чөлөөлж жинхэнэ бодит байдал дээр нь авчрах. Одоо бол ер нь ингээд интернетээс мэдээлэл үзэл фэйсбүүк үлгсэн ч бараг ингээд матрикс ертөнц гэлээ хүмүүс ерөнхий ойлголт авчаад байгаа шүү дээ. Тэгээд эндээс одоо салах холбоотой үйл ажиллагаа ер нь манай өргөний үйл ажиллагаа яг одоо хаашаа чиглэж байна тий. Энэ талаар мэдээлэл өгчээ. Араас нь нэг ер нь ингээд сонсож байгаа хүмүүстээ зориулаад сонирхолтой байдлаар манай сургалтанд орж ирсэн нэг кейс тий. Одоо яг ийм гацаан дээр ингээд утцсан юм байсан ч гэдэг юм тий. Гэтэл яг тэр өнцгөөс бол тэр хүний бол үзэж туусан туршлага бол туйлын үнэн. Гэтэл тэр юунд гацсан байсан яг одоо ингээд хөндлөнгөөс хайчаад тэр одоо өөрийнх нь анзаарч чадаагүй зүйлийг анзаарч өгснөөр тэр хүн чөлөөлөгдснөөр ийм юм үр дүн гарсан гэдэг нэг тийм бодит ганц хоёр кейс яриад тэгээ өргөний үйл ажиллагаагаа эхлэн танилцуулаад тэгээ явчих гэж бодож байна. Одоо бид нар одоо их орон гээл те. Их орон гэж юу юм бэ? Их оронч сэтгэлгээ, их орны төлөө гэж ярьдаг те. Бид нар гадаа талбай дарж гиснараа яг их орны төлөө байна уу? Эсвэл ямар ч нэг аймаггүй нэг уул усан дээр очиод цаад л яг эрчимнэр гүйж гин үү? Тэр яг амилж гин үү? Нэг бидний Монголын ёсууд байна шүү дээ те. Хадаг үлгүүд байна, сүүрүүд байна. Гэхдээ тэр яг амтаа очиж гин үү? За их орон газар шороо гэдэг нэг юм тусдаа нэг юм болж байгаа. Их оронч үзэлгээд явахаар их орон гэж юу юм бэ? Ерөөсө бидний хувьд одоо юу болчиход байгаа юм бэ те? Бидний амьдрал дээр жижигрүүлээд ороод ирэхээр ерөөсө гэр бүл шүү дээ те. Үр хүүхдүүд маань ирээд үр хойж. Монголчууд одоо бид нар зүгээр одоо нийгэм дээр юун дээр дуу хоолой ерөөсө нэгддэг вэ? За их орон гэхээр бидрээс бүр ингээд нэг холтоо явчихад байна. Өөр ойлголт. Өөр те. За их оронтой мантай өөрийнхөө амьдралыг яа гэж байгаа хүмүүс үү те. За тэгвэл үр хүүхдийн төлөө угаасаа бид нар амьдарч ирдэг. Үр хүүхд одоо хүүхдүүд рүү бид нар орж байгаа байхгүй.
Ягаад хүүхдүүд рүү орж ийн гэхээр энэ зам мөрийг хурдсгаж ийн бас нэг талаасаа. Ягаад тэгэхээр тэдэрт маань гацаасаад бага байна. Тэгээд дээрэс нь өөртөө өгөгдөл бол маш өндөр өгөгдөл чадамжтай сүнснүүд байна. Бидний туллыг бодоод биднээс нийгмээс авсан ихтгэл үнэмшилтэй автчааг байна. Тэгэхээр үр хүүхдүүд гэдэг маань үр хүүхдүүд нэгдүгээр бидний зангидж чинь их орон гэдэг утга учиртай гэр бүл гэдэг нь бидний жижигрүүлэх их орон болчих гээд байна шүү дээ. Томруулаад ингээ харахаар үр хүүхдийн төлөө явж иж бид нар бас зангидж байна. Тэгээд тэнчэнээс бас хурд гарч ирж байна. Тэрнээс бас өндөр өгөгдөл чадамж гарч ирж байна. За нэг ийм үйл явц процессууд явагдаж байгаа. Энэ лүү бид нар яг өрөөний үйл ажиллагаа чиглэж байна. Ирчүүд рүүгээ чиглэж байна. Үр хүүхд рүү орж байна. Тэгээ хажуугаар нь мэдээж энэ сургалт бол ингээ явагдана өрнөл процессор л явагдаж байгаа. Одоо яг тухайн үед эцүүд яахаар байна. Одоо тэнгэр одоо бид нар ингээл хэлж тэнгэр мэддэг. Тэнгэрийн талаар болъё гэдэг шиг. Одоо тэнгэрийн хүсэл юу хүсэж чинь тэрний дагуу л процессор одоо өрнөл ингээл үлээгэл явж байгаа. Одоо сургалтын цуснаар юу вэ? Яг юунасаа одоо юу олж авч ямар мэдлэг туршлагатай одоо яах вэ гэхээр ерөөсөө бид нар хаана амьдраад байгаа би гэж юм бэ? Өөрийгөө олж сонсгоод тэ тэнгэр гэж юу юм бэ? Яагаад монголчууд ингээд тэнгэртэй холбогдож Монголын сэрэг мандалд ирдэг юм бэ? Тэнгэртэй хаягдахаар яадаг юм бэ? Тэ гэдэг ч юм. Энэ нэг урдны баригдсан айцтай хайрцнаас алж чөлөөлөв. Юмыг нэг хандлага өөрчлөгдөх гэдэг чинь ингээд нэрэл харах хандлагууд өөрчлөгдөх. Ер нь яг нэг ийм одоо багшнаас сонссон нэг юм яриа гэм л та. Нэг хүн одоо ингээ хорвоо дээр ингээд мэдлэхэд тэнд давхар ингээ сүнс мэдлж идэг. Тэр сүнс бол өөрөө ямар нэгэн сонирхол ямар нэгэн зүйл хийж бүтээхин тулд ирсэн байдаг тийм. Гэтэл одоо яа гэдэг ингээд нэг эрэгтэй хүн ингээд 40-оос 50 60 жил амьдраад одоо хорвоог мөхс үүсгэж болцсон байлаа. Гэтэл яг үнэхээр тэр хүн яг бодит байдал дээр ирээд би буцах боллоо гэдэг яг тэр мэдрэмжийг аваад одоо мэдрэгдэн штэ. Тэр үедээ бас ингээд яг авах хэвээр ухаарл өнгөрсөн амьдралаа бүгдийн нэрэг нэг сандаг тий. Тэр үедээ айгүй том асар том ухаарл авдаг. Тэр ухаарлыг тэр үедээ аваад ингээд одоо энэ хорвоогоос салж яах гэдэг бас нэг зүйлийн харамсалтай. Гингууд бид нэр одоо тэр туулаад тэр ойлгох гээд байгаа зүйлийг энэ амьдралаар нь ингээд дахин үзүүлээд явж байгаа зүйлийг тэнд яг дуусгах дээр ойлгохоос өмнө хугацааг нь найзлуулаад туулын богиносгоод эндээс ингээд заацаад аргачлаад ингээд одоо танд одоо тулгарч байгаа асуудал энэ байна гэж гаргаж өгч ийн гэж ойлгож болох уу? Одоо ингэдэх хөө бид ингээд хэмжээс шилжээл явдаг. Тэрэн дээр яг ухамсарын хувьд үхэл төрөл явагддаг байхгүй. Ухамсарын хувьд энэ дээрээс хүн юу гэж мэдэрдэх үхлийг хүлэмжшөөрдөг үхэл гэж юм байт юм байна. Тэрэн дээр бүр ингээд ухамсар мэдрэмжээрээ бүр биеэрээ ингээд өгчч бас ингээд явагддаг үйл тэ. Энчнээс за тэнгэр боيو дээдсүүд маань бидэрт юу ойлгох гээд байна вэ гэхээр үхлийг хүлэмжшөөрж нэгдүгээрт үзэж чинь тэ. Яг өгч байгаа юм шиг яг өгч байгаа тэр мэдрэмж яг тэр хуучин одоо амьдарч бүх дурсамж орж ирж байна. Энд одоо би юу хийч вэ гэдэг эргэцүүллүүд орж ирж байна тэ. Яг энийг боддоор мэдэрдэг байхгүй. Тийчээс хид дахин ингэж үхэж үзчихэж бид нар ингээд маш олон туллыг одоо богино хугацаанд хийж чинь тэрнээс ганцхан амьдрнаа гэл нэг амьдралдаа алдаа гараад ш бидэрт. Тэгвэл туулж үзээгүй яаж үзээ бүх юм анхаах гэх. Тэгвэл энэ олон үхэл төрлийг ингээд таваад ингээд хэмжээс энэ нэрээд яваад тахлаар энэчнээс өөрсөндөө айгүй том ухаарлуудыг туршлагуудыг авч байгаа. Нэг амьдралын дотор маш олон зүйлийг сурч авч мэдчихин гэж ухаарлуудаа авч байгаа. Ахиж шинээр төрж байгаа. Ахиж юм бидэрт боломж олж алдаа газсах тийм. Үхэл гэдгийг хүлэмжшүүр чинь бид өөрөө нэг физик буюу мөнх биш юм байна. Сүнс өөрөө мөнх юм байна гэдэг ойлголт авч байна. Яагаад бид нар монголчууд дандаа мөнх гэдэг үг орж ирдэг. Мөнх тэнгэр тийм. Тэнгэр эцэг гэл. За тэгэхээр яг хөө ингээд ярихад одоо багш нарын хувьд бол ингээд одоо олон туршлага тууллаараа бол ингээд айгу чөлөөт юм шиг ярьж байгаа боловч яг одоо бид нар дээр ирээд одоо хин нэгэн дээр очиод за та одоо энийг хүлээн зөвшөөрөө гэх тэр үхлийг хүлээн зөвшөөрөх хэмжээнд очно гэдэг чинь маш агуу том хүлээн зөвшөөрлөх гэдэг. Гэтэл нэг талаасаа тэр том хүлээн зөвшөөрлийг хүн өөртөө бий болгож чадсанаар маш том ухаарал, маш том чөлөөт ингээд орчлон ертөнцийг өөрөөр харах боломж бий болж. Тэнд л яг жинхэнэ үнэ орших уу, оршоод байна гэдэг талаас нь
бас харж болох юм байна гэж би бас боддог. Тийм одоо бид нар ингээд үхэгтэй айцтай эсвэл хийж чадаагүй зүйлтэй нэг харамсалтай ч юм уу тийм өөрөөрөө байж чадаагүй гэд мөнх бусыг үзэхээр бие орхиж явахлаар сүнс өөрөө гацаанд орчдөг. Тэр одоо бидний нэг завсар ертөнц гэж ярьдаг шүү дээ. Тийш орчиж байгаа. Тэгүүлэхгүй тулд урьдчилж бид нар үхэл ийм байд юм байна гэдэг үзүүлээд сургаад байгаа тийм. Тэгвэл үхчээд тэгвэл дараачийн юм руу ороход бид нар ахиж шинээр төрсөмж ахиж шин сэтгэл ахиж шин юмнууд орж ирж штэ. Тэгвэл өөрчлөлт гэдэг хувьсэл гэж юм байд юм байна. Бидний эрчимнэр байнгын ингэж хувьсч идэм юм байна. Тэгэхгүйгээр бид нар нэг л амьдрах юм чинь нэг л гэдэг нэг гацаатай байдаг шүү дээ. Нэг юмдаа итгэж юмшил нэг л ийм л байх ёстой гэдэг зүйл бид нар байгцсан. Тэр бүгдийг хүлээн тавьж болох хэрэгтэй байгаа. Тэр хүлээс нь биш бид нар мөнгөний айц те хүлээ сайхан айц. Одоо юу гэдэг бидний нийгэм матрикс гэж яриад дандаа л айцаар нь үлж байгаа шүү дээ. Энийг л бид нар ингээд тууллаар хичээлээр одоо хүмүүст мэдрүүлдэг. Одоо жишээ нь түрүүн кейс яриад байсан шүү дээ. Одоо сургуульд суусан одоо мөнгөний ямар одоо бүр мөнгөний гацаанд орчихсон. Үр зээлэн тийм. Одоо лизингийн өчнөө апын зээлтэй одоо юу гэдэг те байрны зээлтэй тэр мөнгөө яах вэ гэдэг бүр байнгын шаналгаатай нөгөө нэг цаг хугацаанд ирэхээр мөнгө. Тэгэхэд тэр үнд юу туулуулад байгаа юм бэхээр өөрөө бүр маш том бүтээх чадвар байна. Бодсон сансан шууд бэлчээд идэг. Мууч юм уу сайн ч юм. Тим өгдөл чадвар байгаа болохоор тэр туулыг өөрөө туулуулж байна. Чамд ийм мөнгөний айдас байгаа юм байна. Энийг ингээ болцоо. Одоо дээдстэй нь холбож өглөө. Дээдсээ өгөнд ороод яваа. Гингүүд ихний ээж нь холбогчоо дээдсүүд нь ийнхаа дуу хоолойг тархаараа бодлоор хүлээж авч байна. Дараа нь болохоор буцаал нэг хэв дадлаараа айц нь бас орж ич шууд ангахдахгүй шүү дээ. Тэгээд эхлээд тэр үнд шууд харуулчих чам. За ингээд холбогдсон болохоор дотроос нь одоо эн чинь ингээд ингэ бид нар ингэж зохицуулсан байгаа. Дотроос нь хэлж өгч байгаа байхгүй. Тэнгүүд одоо саны юмаа гэл бас эргэлзээ биш тархины. Тэгэл нэг цаг хугацаанд ирж шít нөө төлбөр төлөх. Тэнгүүд цаанаас нь мөнгө нь бүтцсэн. Тэгээ яг яаж бүтлээ тэрийг бас мартчихсан чинь бас саяхны 2-3 сарын өмнөх сургалтыг байхгүй. Тэгээ энэ кейс айгу тод орж ирж байна л да. Тэнгүүт нөгөө хүн чи итгэж эхэлж гайхамшигтай юм аа тий. Бүр ямар ч бүр нэг боломжгүй ингээд байсан хүнээс мөнгө ороод ирлээ. Бүр за одоо тэгвэл одоо энэ гайхамшиг ерөөсөө юу вэ? Дээцүүдтэй буюу тэнгэртэй чинь итгэсэн шиг итгэе. За ахаал нэг хэд хоногийн дараа ахаал нөгөөд чи тархин дээр ирсэн л явж нөгөө хууч хийв дадал дээр тэр айц дээр ирсэн явж. Ахаал ийм юм яваад байна ингэчлээ тэгчлээ гэл. Тэгвэл нүн дээцүүд нь чи итгээд өгөөч гэсэн яасан бэ? Зүгээр чи итгэсэн шиг итгээд өгөөч гэл. Тэнгүүт нөгөө бидний дадал байгаа шүү дээ. Ахаал нөгөө тарих гэдэг ч өөрөө зайлтаа тий. Бидэрт ингээд өснөөс ахуулаад өдөө хүртэл ингээл биегээ итгүүлсэн нийгэм итгэл үнэмшил. Уг нь бол хүүхэд ямар ч юм айх айцсгүй төрж байгаа шүү дээ. Тэгвэл тэгтээ тэр чинь буруу зүйл биш ээ. Бидний хамгаалтын систем. Одоо бол тэгтээ нэгэ тавируулах хэрэгтэй байна. Одоо бол энэ өндөр ухамсараар амьдарч байхад бид нар хамгаалт хэрэггүй болчиход байна шүү. Тэр тэнгэрийнхаа зааварсгаар явж хахад тэнгэрийнхаа үс дээр амьдарч байгаа. Тэнгүүт буцаал нөгөө дадал руу орж ийн хүн. Яацгүй тэр бас буруу биш тий. Ингээл үйл явц өрнүүлэн ахаал тэнгэртэй хитэг гэдэг сануулгууд орж иж. Тэгэл ахаал хитэнгүүт нөгөө нэг тэнгэрийнхаа үгээр дээзүүдийнхаа үгээр явхаар ахаал нөгөө нэг юм нь бүтээд байгаа байхгүй. Нүдэн дээр нь амьдрал дээр нь ид чид юм шиг өрнөлүүд яваал. Тэнгүүт хүний итгэл үнэмшил гэдэг бодит зүйлийг хүсээд идэг шүү дээ. Би энэ дээр байгаа өвдөлт өвчин зовлон гэл бүгд л ирчин минээр бүгд бидний ингэ нэг лац блокуд байгаа байхгүй. Зовсон шаналсан хоригдлуулсан айц гомдол те үзэн яд сонзон юу гэд. Энэ бидний ингээд одоо энийг анаагаач гэж би энэ дээр дохоо сэрүүлэг болж орж иж өвдөж шít. Урд нь тоохгүй яваад хаар тий. Чи тэгвэл одоо энийг анзаардаа. Энэ гэхдээ бидэрт яг хуу энэ насан дээрээс гадна олон одоо энэ сүнсний өгдөлтөй холбоотойгоор олон зуун жилийн юм бас орж ирдэг л тий. Тэр бүгдийг бол тэгээ дараа чинь шатанд бол айлаад хойд явцдаг. Тэгээ ер нь бол хүний амьдралд хамгийн түрүүнд ямар юм тулгараад нэг гэдэг бол бодлоор мэдрэмжээр орж иж идэг. Жишээ нь одоо таны сэнэсэн кейсэн дээр бол мөнгөний асуудалтай юм байлаа гэхэд мөнгийг яг яах вэ гэл ингээд твдэл ингэх ёстой, ингэж олох ёстой гэсэн итгэл өмчөнд баригчаа яваад идэг. Гэтэл жоохон ууж амьсгаа тий. Ер нь яагаад би мөнгө олох гэдэг. Мөнгө гэдэг тусдаа ойлголтыг мөнгийг ойлгоод ирэхээр тэр зүйлүүдийг ингээд одоо
асуудал нь байхгүй болоод амжаад тэрийг зохицуулж чаддаг болж тий. Энэ мэдчлэн энэ бол зөвхөн ганц л кейс. Мөнгөний талаарх. Энэ мэдчлэн одоо хүн одоо монголчуудын маань одоо хамгийн том асуудал ерөөсөө л энэ хоёр л байна. Өвчин мөнгө хоёр тий. Энийний цаана яг ямар айдас байгаа вэ? Мөнгийг заавал ингэж л олох хэрэгтэй гэдэг нэг итгэл өмжлөө шүү дээ. Одоо мөнгө олсноос орж исэн юм тогтдгоо гараа авчдаг тий. Тэгвэл тэр үн цэнийг ойлгоогүй байна ч гэдэг юм. Янз бүрийн шалтгаан байна. Үн цэн гэдэг маань ерөөсөө бид нар өөрийнхөө үн цэнийг олохын тулд яадаг вэ гэхлээр энэ сүнснийхээ өгдөл чадварыг л чин сэтгэлээсээ хийснээр бусдын төлөө тий. Одоо чин сэтгэлээсээ хийсэн бол үн цэн тодордог штэ. Одоо нэг хоол хийсэн ч юу ч хийсэн урлагч соёлон ч тий. Чин сэтгэлээс дотоодоос гарч байгаа чин сэтгэлийн бүх зүйл тэр үнэт зүйл болж хувирж гарч ирж штэ. Дахин давтчихгүй. Тэрний үнэлэмж нь илүү бас тий. Одоо алдар нэртэй болоход тэр өөрөө тэрэндээ үн цэний өгсөмж тэрэндээ бүх юмаа зориулсан биш чин сэтгэлээсээ хийсэн бүх зүйл үнэлэгдэж байна. Тэгэхээр одоо хүн болгон өөрийн дахин давтчихгүй тэр бүтээлийг гаргахын тулд энд одоо мэдлсэн гэж ойлгож болох нь тийм шүү дээ. Тэгэхээр тэр яг таны өгөгдөл жинхэнэ мөн чанарыг чинь сэргээж тэнд саад болж байгаа зүйлүүдээ чи ангижруулж чөлөөж гацаанаас нь гаргахын тулд одоо манай энэ өргөнөөс явуулж байгаа сургалт маань байдаг. Тэгээд яг нэмээд би нэг өөрийн бол санааг хэлгээд одоо ерөнхийдөө мөнгө өвчөө хоёр гэдэг зүйл л одоо нийгэмд бол нэлээд чухал асуудал нэг одоо тоонд орохоор идэх байх. Тэгээд мөнгөний асуудал энэ мөнгөнөр нь жисэн өвчнөр нь энэ дээр л тоглолт хийж штэ тий. Энэ дээр тоглолт хийж байгаа зөндөө зүйлүүд байгаа тий. Сэрэмжүүлэх болох үүднээс одоо энэ тэнд ингээд одоо үнэн худал янз бүрийн мэдээлэл явж байна. Яг эндийг ашигласан энэ айц гацаан дээр нь дөрүүлсэн улам тэр айцыг нь автуулсан яг ингэж л яадгаа гэсэн тэрийг ингээд олоод харсан хүмүүс байдаг учраас ялгаж салгаж хүмүүс маань өөрсдөө ирээд нэлээд бас шийдвэрээ зөв гаргаасай гэж хүсэж जैन. Тэгээд одоо өнөөдрийн ээлжид подкастынхаа сүүлийн нэмж хэлэх зөвлөгөө хэдэн минут болчиход байгаа бол энэ ч одоо байвал танд үлдээч хэлж одоо 32 минут болж байна. За тэгээд яг бид нар ингээд одоо монголчуудын сэрэг цаг болцсон, бүр сэргэн мандах цаг болцсон монголчуудын тэнгэр одоо сэрсний нэг онлоо бүр шилжээд орчихсон. Тэнгэрийн цаг эхэлсний нэг онлоо тий. Тэгээд бүр монголчуудын сэргэн мандах цаг бүр эхэлчихэд ингээд саяны нэг хэсэг завсаасны одоо өрнөл явцууд ийм өрнөл явц явлаа. Тэгэхээр бид нар одоо ерөөс ирчүүд маань одоо маш ихээр сэр зэхэрж ирэх юм байна. Одоо дуу хоол цаанаасаа ингээд өөрөөс нь дотоодоос нь урд нь улаандаа эмгтээчүүд маань их байлаа шүү дээ. Тэгвэл одоо яг Монгол ирчүүд маань босч ирж сэр зэхэрж өөрлөгөө өнгөх энэ нэг тэнгэр гэдэг энэ нэг сүнслэг гэдээ яриад байгаа энэ эрчим нэр гэдэг зүйл рүү тэмүүлэх цаг нь угаасаа бүр ирч гисэн. Одоо бид нар ярьдээ ш нэг морин гал морин жил гэж ярьж морин жил монголчууд хөдөлдөг тий. 9 шид янз бүрийн тайлбар байна. Ер нь л яг одоо ингээд тэгээд дээрээс нь бид нар хүүхдүүд рүү орж. Тэгээд энтэй холбоотой сургалтууд явагдаж байна. Энэ 100-ны эдэн сар яах вэ? Ингээд энтэй холбоотой бид нар ингээд өрнөлүүд хийх, бүтээх яг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх юмуд нь явж байна. Одоо энэ нэг эхний нэг амьдрах хурлаг гэдэг нэг сургалт ингээд нэг сар явна. Тэгээд ахаад нэг сар дадлага юм. Урд нь бид нэг 7 хоног айгүй их юм шахацдаг байсан. Тэр бол тухайн үеийн үйл процесстэй холбоотой хийх маш их яарчлаа. Хийх одоо тэр мэдээллийг сүнснүүдийг цуглуулах тий шах тийм шаардлага байсан бол одоо ингээд сар сургалт яваад ахаад нэг сар дадлага ажил юм. Дадлага ингээд 2 сарын сургалт явчихж байгаа байхгүй. Ерөнхийдөө бол урд нь бол 7 хоногор ингээд шахаална гэдэг сунгаж ш тавхацаа. Тэрэндээ бүр даадуурч ийдсэн биш бүтээлээ гарсан шиг гаргаж итгэлэмж нь төрсөн шиг төрүүлэх гэдэг шүү дээ. 2 сар энэ сүнс гэдэг тэнгэр гэдэг зүйлээ бүр амьсгалж амьдруулах гэдэг шүү дээ. Тэрний дараа ч ямар сургалт явах вэ гэхээр хайрлах хурлаг. Хайр гэж юу юм бэ гэдэг рүү орох. Бидний бүтээгч байгаа зүйл бүтээлүүд маань ерөөсөө цэвэр харин хайраас гардаг юм байна. Боёо одоо бидний нэг айдас байгаа шүү дээ. Бидний нэг одоо шархууд байна шүү дээ. Эннийхээ цаана яагаад чангааж чадахгүй, яагаад нэг хүн тавируулж чаддгүй, чөлөөд чаддгүй юмныхаа цаана гарахын тулд тэр хайраар л гардаг. Хайрыг бүгдийг хайраар харж, хайраар сонсож, тэ хайраар үлдчихэж
гардгийм байна гэдэг нэг юм сургалт, ерөнхий нэг юм сургалт явна. Энэ болохоор генийн түлхүүр гээд одоо ном байж байгаас бидний сургалтын дээр ашигладаг. Энэ номтой уялдаж холбогдож орно. Контент хичээлтэй бас зүүн хичээлтэй. Нэг ингээд нэг үндсэн 2 сургалт ингэж явчаад дараа нь битээр одоо цааш үнэхээр ингэж явах юм. Одоо манай гал нэгдэж байгаад одоо бодит бич танхимын сургалтууд явж байгаа. За нэг иймэрхүү хөтөлбөрүүд явж байгаа ерөнхийдөө сургалт тал дээр. Хажуугаар нь одоо хүүхдүүд рүү орох нь байна. Одоо зуны хэдэн сарыг бас арай өөр яг бодитоор битээр хийх үйл ажиллагаанууд нь эхэлж одоо нэг байр саваа бэлтгэл газар энэ тэр яах вэ хаана хийх үү яах вэ гэд энэ 100 хэдэн сарын уг нь ачигтай тий яг ингээд нэг хүүхдүүд гэр бүлүүдтэй гэр бүлийн асуудлууд манай Монголд байдаг юм дэлхийн нийтээр л байгаа тий гэр бүлийн бүтээж байдал гэж юу юм бэ тэнцээ яг гэр бүлийн хооронд ямар асуудал байна өөр хүүхдүүдтэйгээ ойлголцохгүй байна хоорондоо эрэгтэй эмэгтэй хоёр хүмүүс ойлголцохгүй байна тий энийг нэг амрангаа нэг бид нар нэг амардаг штэ лагер дээр нэг цуслан дээрээ ингээл тингээ энийг сүнслэг талаас нь те энэ ухамсар талаас нь тэнгэр гэдэг талаас нь тайлбарлаад хооронд нь ийм харьцаа ийм утгатай учралтай өгдөлтэй чадвартай сүнснүүд нэг гэр бүл болоо сууж гинэ та хэд те энэ дээр нь тайлбарлаж энэгээр ингээд суралт орох нэг ийм төлөвлөгөө байна үйл явц юу нь явагдаж байгаа цаанаас нь дээдсүүдий те тэнгэрээс гэхдээ энэ нэг явагдаж байгаа бэлэн болоо үзүүл ер нь нэг ойрын үйл явдал ийм л байна да. Ер нь ингээд хүнд ямар үед шин санаа, ямар үед дараа цайхаж зүйл гардаг гэхээр түр амс хийж үе тий. Маш тайван байлдаа. Тийм шүү дээ. Түр амс хин гэдэг маань юусэн тархинаас салах үе чинь тий. Маш ингээд тайван байдал. Тэр одоо боломжийг одоо бас дараач үйл ажиллагаатай холбоод тэр нөхцөлийг бүрдүүлж өгөө тий. Нэг 2 3 хоног удаагаар яг гэр бүлтэйгээ биенийг ингээ анзаараад амьд тарилцаа үүсгэхээр хүүхдийг хараагүй үнцгэж хардаг ч юм уу. Нэрээ ч гэсэн бас манай ихнэр чи ийм байна. Тийм шүү дээ. Бид нэг тоглоомор ярьдаг шүү дээ. Нэг гэртээ нэг хэд оноод уцмуц авахгүйсэн чинь айтайхан хүмүүстэй амьд юм шүү дээ гэдэг ч юм уу тий. Гэдэг шиг агаар. Биднийг бол маш ийм одоо стресстэй завчлаагүй зүйлд ингээд яарсан байна. Тийчгтэн хүлцэн. Гэтэл нэрээ амраа тайлт ингээд бодоод ирэхээр маш олон зүйлүүдийг анзаарч эхэлдэг. Тэр боломжуудыг л одоо манай өргөө үйл ажиллагаагаа холбож оршуулж тий. Тэр боломжийг нээж өгснөөр тэр хүн өөрөө ирээд тэрийг анзаарснаар тэгээ дараачийн шат руугаа очих. Тэр болоо бидний хувьд хоёроос яг энэ нийгэмлэг төлөвөө орж ийн л доо. Яг бодитоор тий урд нь бол ерөөс далтад л юм игээл яг сүнслэг гэсэн хүмүүс л зориулаад хийгээд ч нэг сонирхсон өөртөө дуудлагаар ирсэн хүмүүс зориулдаг байсан бол одоо бүр нийт рүү нийгэм рүү орох. Одоо бас нэг тэнгэрлэг андлал гээд одоо ирчүүд зориулсан кафе нэгдэж байгаа. Кафе нэгдэг чинь тий. Тин чинь уушин газар кафе нэгдэж. Тин чинь ирчүүд хурж ирээ. Тин чинь нэг нийтийн уулз зохион байгуулад ирчүүд нэг сэтгэл гутралд орохоор л нэг пив, алкогол тий. Нөгөө нэг мэдрэмжээс өөр мэдрэмж авч цогтчих штэ. За энэний цаана яг юу яваад байгаа юм бэ? Зүгээр тэгж ууж сууж байхдаа энэ цаад утга учир нь олъё тий. Ууж сууж байгаа. Тэгээд тин чинь нэг нийтийн хөтөлбөр зарлаад ирчүүдэгээ дуудаж байгаа. За ийм ирчүүдийн асуудал өнөөдөр нийгмийн асуудал ирчүүд гэхээр ямар асуудалтай байгаа. Ирчүүдийн үн цэн хаана ерөөсөөр ундаг вэ гэхээр ирчүүдийн үр хариуцлага юу л гэдэг үстэй. Мөнгө олж чадахгүй болохоор л унцдаг шүү дээ тий. Нөгөө нэг мөнгөний гацаа, мөнгөний боолн тий. Мөнгөний айц дунд бид нар амьдарч байгаа. Мөнгөний эзэдийн дунд тэр мөнгө гэдэг зүйлийг ирчүүдийн үн цэн гэж ойлгоод байна шүү дээ тий. Үнэхээр тэр үн цэн мөнгөнд байна уу гэдэг ч юм уу. Энэ гарц гаргалгаанууд ирчүүдийн асуудал дээр одоо ирчүүд тэнцээ суулаад ирчүүд энэ одоо яаж энэ гац гаргалгаа гарах вэ? Гацаанаас гарах вэ? Яавал бид нар өшөө бүр үн цэнэ мэдрүүлэх вэ? Хөгжих вэ? гэдэг юм руу орж ийн үр хөвгт рүү орж гэр бүл рүү орж одоо яг нийт рүү л орж. Тэгээ яг ирчүүдийн тал дээр ярихад бол бас ингээл нэг юм нийгмийн сэтгэл зүй шүү дээ. Ингээд одоо хамгийн ихний ээлжинтэй уйлдгүн тэгэл эмэгтэй хүмүүс шиг ховж ивэрлээ тий. Гэтэл бас тэг хэрэгцээ одоо гараад ирсэн байж болно. Яг уйлах гэдэг маань ерөөсөө тэр дотоод тэр нэг хаагдсан зүйлэл нээж штэ. Тэгээс дандаа уйлайлаа гэдэг биш л дээ тий. Уйлахгүй инг тэг гэдэг юмд орчхоор бид нэг хүлээсэнд орчод байгаа юм. Ингэж болдгоо гэдэг зүйл байхаар л болохгүй тийм чөлөөт болохгүй гэсэн зүйл байхгүй. Боломжгүй зүйл гэж байхгүй тий. Ерөөс энэ нэг
задгаа байя, задгаа эрх чөлөөс яг сүнсэн дээрээ байя гэдэг юм. Эрх чөлөө хаана юм ерөөсөө сүнсэн дээр л байгаа. Тэр дээд ухамсар дээр. Ухамсар өөрөө хязгааргүй болохоор тэнд бүр үнэн чөлөөтэй байна. Тэгэхээр энэ өөрөө яг юм хайрцаг гэсэн ингээд нэг нийгмийн тогтолцоон болохоор нэг тэрслүү гаж нэг бусдаас өөр харагдаж болно л доо. Яг хөө тэг энэ угаасаа өөрчлөлт ингэж л явна. Тэрнээс биш. Одоо нийгмийн шаардлагаар явж өөрчлөн гэж ерөөсөө талбай дээр гарч ирсэнараа тэр хууль дүрмийн дагуу явснараа гэдэг ч юм уу. Тогтсон системийн эсрэг сөрөөд ямар ч нэмэр байхгүй. Тэр энийг яаж өөрчлөлт задлах вэ гэхээр бид нар өөрсдөөсөө л тэрнээс биш. Тэр нэг хүнийг очиж өөрчлөлт биш байхгүй. Тэр нэг сонгуул өгөө тэр нэг хүнийг өөрчлөх дараа ч явна. Хайл хүн гараал ирэн тэ. Энийг тэнгэртэйгээ холбогдож тэнгэр үз санаагаар тэ үз санаа гэхээр айгүй хэцүү. Одоо тэнгэрийн хүслээр явж дээдсээ хүслээр явж ийс л бид нар энийг давж туулж гарч чадаа монголчуудын одоо жинхэнэ тэр сэргэн мандалтай чадвар энэ бүх зүйл төр байна. Тэгээ монголчууд бол угаасаа тэгэл байгаль ихтэйгээ уялдаатай. Одоо энэ байгаль тэнгэрийн сүр хүчийг бол угаасаа сурч чадахгүй. Тэгээ тэр цаанаасаа тэнгэртэй холбоотойгоор тэнгэрийн үйлийг дагуу явдаг ард түмэн гэж бол бас ойлгож байгаа. За тэгээд манай монголчууд бодоход одоо энэ дэлхийн амийг хамгаалах амь сахигч өгдөлтөө хүмүүс байхгүй. Тийм монголчууд маань за тийм бахан. Тэгээд манай бүтээгч зүрхнээс гаргаж байгаа за 2 3 үйл ажиллагаа одоо ингээд тосоо шиг ярьсан товчлын ярих юм бол ирчүүддээ зориулсан яг тэр мөн чанараараа уулзах. Тэгээ нэг нэгэндээ тэр гац гараалаа гарч өгөх тэр ярилцах одоо капи маань нэгдэж байна. Түүнээс гадна гэр бүлүүд маань сая ярьсан чсэндээ ингээд амар тайван байгаад түр тайвшраад нэг анзаарч эхлэх тэр боломжийг бий болгож өгч байна. Монголын маань одоо өөрөө ч ирээдүй болсон хүүхдүүдтэй одоо тэр ингээд нийгмийн одоо энэ бидний баригдсан айц гацаа ямар нэгэн шарах тэр сэтгэлийн зовөр аваагүй байгаа тэр яг цэвэр хариу сэтгэлдээ байгаа тэр хүүхдүүдтэй ажил тэднийг зөв хөгжүүлэх талаас манай үйл ажиллагаа өрнөж эхэлж байна. Тэгээд үүнтэй холбоотойгоор бидэнтэй холбогдох энэ хөтөлбөрүүдийг одоо тухайн цаг мөчтөнд бид нар одоо Facebook пэйжүүд болон YouTube боцуудаараа тий сургуудаараа ингээд мэдээлэл хүргээд явнаа. Нийт рүү орж эхэлсэн үйл ажиллагаануудаа яг хөө бидний энэ одоо бэлтгэж үйл шатнууд явагдаж байгаа. Яг бэлэн болоод болчлоо гэхэд одоо яг зарлагдаад хүмүүс рүү төвөгдөд эхэлнэ. Тэгэхээр энэтэй холбоотой манай пэйж хуудсыг бол YouTube сургаад агаад мэдээлэлтэй ойроогаараа гэж зөвлөх байна. Тийм тэгээд манай энэ нэг YouTube сувг тий Facebook хаягийн маань одоо хуудсын маань айлх олон хүмүүс рүү түгээж шеэрлж өгөөрэй. Хэрвээ тань сонирхсан асуулт байвал манай бүтээгчдийн хуудас болон одоо пэйж хуудас YouTube суугаар ингээд асуулт болон комент саналтай хуваалцаад асуултаа асууж болно чөлөөтэй. Манай өргөнд хинч ирсэн одоо та бүхнийг юм бэ тийм нэгдэг шүүмж те ялгамж гэдэг зүйл биднэрт байдгүй. Бүгдийг нээлттэй хүлээж авна. Их орныхоо төлөө, үр хөвгт гэр бүлийнхаа төлөө гэсэн хэн бүхэнд нээлттэй өргөм юм шүү. Тэгээ за энэ удаагийн подкастыг ингээд өндөрлөё. За та бүхэндээ баярлалаа. Баяртай. За